Оройн төхөрөг үзэгчтэй MBC News мэдээллийн хөтөлбөрийн мөрөгийн дугаар эхлэж байна. Мэдээллийн товчхон анхаарлаа хандуулна. Болжины бошгийн нэвтрүүлгийн мөрөөр мэдээлэл илтгэлээ. Хаанбагны нэрмжид шинэ оюутны тэтгэлэг хөтөлбөр зарлагдлаа. 2016-аас 2017 оны хичээлийн жил суурилсан хяналт үнэлгээ хийж төвшингөө тогтоолоо. Дэд бүтцийн хяналтанд таны оролцоо сарын 8-нд амжилттай үргэлжлэж байна. Олон улсын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид өөрийн зардлаар сургалтанд хамрагдаад иржээ. Хаврын нөнгө Дуумба бүжгийн цэнгүүнд 4 сарын 26-нд болно. Эдгээр улмст мэдээллийн дэлгэрэнгээд анхаарлаа хандуулна. Мэдээлж байна. Манай телевизийн Болжины бошгийн нэвтрүүлэгт өнгөрсөн 2 дугаар сард замын цас цэвэрлэгээнд ажилгүй иргэдэг ажиллуулсан ч одоо хүртэл хөлснийхөө тал хувийг авч чадахгүй байна гэсэн гомдлыг ирүүлсэн юм а. Энэ талаар холбогд талбаны хүмүүсээс манай сэтгүүлч тодруулсан байна. Манай телевизийн Болжины бошгийн нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаарт өнгөрсөн 2 дугаар сард хот тогтчил дүүрсгэний газар, хөдөлмөр халамж дүүрсгэний газар хамтран цас цэвэрлэгээнд 50 хүнийг ажиллуулсан ч авах ёстой хөлсийнхөө тал хувийг авч чадахгүй гэсэн гомдлыг ирүүлсэн юм а. Энэ талаар холбогд талбаны хүнээс тодруулахад хөдөлмөр эрхлэлтийн сангаас 50 хүнд тус бүр 100 мянган төгрөгийг олгоод байгаа. Үлдсэн мөнгийг хөдөлмөр эрхлэлтийн сан нэгдэхээр өгөх боломжтой гэдгийг хэлж байна. Өнөөдрийн байдлаар тус сан нэгдэггүй байгаа бөгөөд эх сарын 1-ээс нэгдэн гэсэн хариуг яамнаас өгöd байгаа гэлээ. За нийт цагаан сарын хүртэл бол 2 сард Улаан хотын гудамж салбар цэвэрлэх юм хөндлөлт 50 ажилгүй иргэнийг бол ажилласан байгаа. Тэр ажлын хөлс бол 7 хоногийн хугацаанд 56 цагийн хөлс 3500 цаг 176,400 төгрөгийн ажил хийсэн. Тэрнээс бол оны дараа бол нэг уртчхай мөнгө орж нэг хүн болгоны 100 мянган төгрөг өөрчлөлөөр одоо хөдөлмөрлөлийн дэмжих сангийн данс нь бол нээгдээгүй. Ямар ч одоо хөдөлмөрлөлийн дэмжих сангийн төсөв нь орж ирээгүй болохоор энэ хүмүүсийн мөнгийг бол өгч чадахгүй байна. Бид нар бол бас холбогдох хөдөлмөр халамж дүүрсгэний ерөнхий газар хөдөлмөрлөлийн дэмжих сан хариуцсан нэгтгэл ерөнхий газрын нэгтлэн гут өгдөнтэй холбогдож байгаа. Энэ хийлгсэн ажлын хөлсийг бол 5 сарын ихээр бол дэмжих сангийн данс нээгдэх өгнө гэсэн эмчигтэй бол байгаа. 5 сарын ихээрээс өгөх боломжтой гэсэн үг. Тий, одоо энэ манай хөдөлмөрлөлийн дэмжих сангийн төсөлтөрүүдийн одоо санхүүжилтүүд бол хуваарлын төсвүүд бол 5 сарын ихээр дэмжих сан нээгдэнэ гэсэн үл ерөнхий газраас тэмцээг илүү өгсөн. Яг хязгаар нэгдэн бол одоо тодорхойгүй байна. Цас цэвэрлсэн 50 нэргэн хөдөлмөр эрхлэлтийн сан нэгдэнгүүд үлдсэн мөнгө авах боломжтой бөгөөд хөдөлмөр халамж дүүрсгэний газрын ажилчид байнга хүсэл тавьж байгаа ч улсын төсөв тодтголтой холбоотойгоор энэхүү хүлээгдэж байгаа юм байна. Дараагийн мэдээ. Хаанбанкнаас сурлагын амжилт нийгмийн идэх зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн бэрхшээл тулгараад буй орлого багтаа өрхийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 12 дугаар ангийн сурагчдад ихтэй сургуульд элсэн суралцахад зориулж тэтгэлэг болох хөтөлбөрийг 2007 оноос эхлэн зарлаж байна. Энэ хөтөлбөр зарлагдсан бөгөөд материалыг 4 сарын 28-ны хүртэл хүлээн авах юм байна. Хаанбагнаас сурлагын амжилт нийгмийн идэх зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн бэрхшээл тулгараад буй орлого багтаа өрхийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 12 дугаар ангийн сурагчдад ихтэй сургуульд элсэн суралцахад зориулж тэтгэлэг олох хөтөлбөрийг 2007 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн. Хувь хүн нийгмийн ур чадвартай цаашид сурах хүсэл эрмэлзлээр дүүрэн сурлагын амжилтаар тэргүүлж буй төгсөх ангийн сурагчийг Монгол орон даяар жил бүр нээлттэй сонгон шалгаруулж тэтгэлэг олгодог нь ихтэй сургуульд элсэн суралцах мэргэжлийн гараагаа санхүүгийн хувьд санаа зовлтгох их боломжийг олгож байна. Хаанбанк сангаас ерөнхий боловсролын сургууль төгсч буй нийт 70 сурагчийг 21 аймаг, Замын үд болон Зүүн хараа, Улаанбаатар хотын аслагдсан дүүргүүд болох Налах, Багнуур дүүргээс шалгаруулан 2017-оос 18 оны хичээлийн жилд ихтэй сургуулийн 1-р курс суралцах сургалтын төлбөрийг тодорхой хувийг тэтгэлгээр олох юм байна. Манай аймгаас тус хөтөлбөрт 40 гаруй сурагч хамрагдаад байгаа бөгөөд тавьсан шаардлагыг биелүүлэх боломжтой, сурагчид материалыг бүрдүүлэн өгөх боломжтой юм байна. Тэгэхээр Хаанбагнаас жил бүр 12 дугаар анги хөтөлбөрийн зохион байгуулалт зарладаг тэтгэлэг хөтөлбөр маань зарлагдаад байна. Тэгэхээр энэхүү тэтгэлэг хөтөлбөрт маань сурлаг, урлаг, спортороо бүтээгээ хөшөөчлж байгаа нийгмийн идэвхтэй ийм сурагчдайгаа санхүүгөө дэмжих ийм зорилготой тэтгэлэг байгаа. Тэгэхээр тэтгэлгийн маань хугацаа 4 сарын 20-наас 28-ны хооронд материалаа хүлээж авч байгаа. Тэгэхээр энэ хооронд сурагчдаагаас хүрэлцэн ирж оролцоорой гэж урьж байна. Тэтгэлэг маань ерөнхийдөө бол 10 дахь жилдээ зохион болгож байгаа. Өнөөдрийн үед гэх юм бол нэг 45 орчим сурагчтай бид нэр ивент этгээд шинэ оюутны тэтгэлэг олгоо явж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө 4 шалгуур, үндсэн 4 шалгуур тавигддаг байгаа. Сурлагын голч маань 85-аас дээш байх та. Сүүлийн 2 жил бас урлаг, спорт болон Олимпиад урлагийн тэмцээнд амжилт гаргасан байх та. За тэгээд
нийгмийн идэвхтэй санаачлахтай хүүхдтэй байх хэвээр амжиргааны төвшнгөө бас тэтгэлэг янз бүрийн санхүүгийн дэмжлэг авах юм ахуйц хэмжээний юм хүүхдүүд байх хэвээр юм дөрвөн шалгуу тавьдаг байгаа. Тэгээд бүрдүүлэх материалаа өгөх юм бол манай салбар дээрээс ирээд материалаа аваад тэгээд бүрдүүлэх боломжтой. За энэ жилийн хувьд гэх юм бол анхан шатны шалгуулалтад нэг 6 хүүхэд шалгуулж авна. Тэгээд тэрнээс дахиад 3 хүүхэд шалгах боломжтой. Энэ тэтгэлэг маань болохоор зөвхөн эхний жилдээ олгодог тэтгэлэг аваа. Тэгээд цаашдаа сурагчид маань илүү амжилттай сурах юм бол дараагийн жилүүдэд бас тэтгэлгийг авах боломжтой байгаа. Хаан банк нийгмийн хариуцлага ухамсарлан зөвхөн тэтгэлэгт хөтөлбөр гэлтгүй хувь иргэн болон нийгмийн эмзэг бүлгийнхэн туссан олон талд арга хэмжээг явуулсан ирсэн. Үүний нэг нь энэхүү шинэ оюутны хөтөлбөр юм. Хөтөлбөр тамирчдаар хүсэл гаргаж буй сурагчдын материалыг 2017 оны 4-р сарын 20-ноос 28-ны өдрийн 18 цаг хүртэл хүлээн авах юм байна. Жуулчны үйлрэл эхлэх жуйтай холбогдуулан нийслэлийн аялал жуулчлалын газар Улаанбаатар хотын цагдаагийн газар Монголын оюутны холбооноос хамтран жуулчин дээлтэй оюутан цагдаа 2017 арга хэмжээг эх 6 дугаар сарын 1-нд эхлүүлэхээр ажиллаж байна. Оюутан цагдаад ихтэй сургуулийн аялал жуулчлал, олон улс судлал, хууль эрх зүйн ангийн болон гадаад хэл, Монголын төв, соёл, заншлын мэдлэгтэй оюутнууд хамрагдах боломжтой юм. Түүнчлэн Жанжин Сүхбаатарын талбайд энэ сарын 26-ны өдөр болох нийслэлийн аялал жуулчлалын салбарын нээлттэй алганы өдрөлөг болон энэ сарын 28-нд Улаанбаатар чуулган байранд болох аялал жуулчлалын хөдөлмөр эрхлэлт хөтөлбөрийн ярамгаар оюутан цагдаа бүртгэх юм байна. Оюутан цагдаа арга хэмжээнд нийт 300 гаруй оюутан хамрагдаж, гадаадын жуулчдад үндэсний ёс заншлаас урьдчилж, жуулчдыг хэрэг зөрчлөөс өршлөн сэргийж ажилласнаар тэдэнтэй холбоотой хэрэг зөрчил жил бүр 20 хувиар буурсан байна гэж нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ. ОХР-ийн төмөр болон байгаль хамгаалагч журмын эсрэг гэмтгэрээс өршлөн сэргийлэх зорилгоор ОХР-ийн бүсэд байгалийн жамаар унсан буугын ясан нэврийг түүхийг хоригдсан байгаль орчин аялал жуулчлалын сайтын тушаал гарчээ. Учир нь он гарсаар улсын хэмжээний 35 удааг нь ОХР-ийн төмөр гарчээ. Хаврын хуурайшлтын үед иргэдийн санамсар болгоомжийн үйлдэлээс шалтгаалan ОХР-ийн төмөр гарах эрсдэл өндөр байгааг онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Төмрийн аюултай үеийг жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр 9 дугаар сарын 20-ноос 11 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг бэлдэж байна. 2007 оноос дэлхийн нийтээрээ жил бүрийн 4 дугаар сарын 25-ны өдрийг Хумхай өвчнөд тэмцэх өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ жил дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тус өдрийг сайн сайхны төлөө Хумхай өвчнийг зогсоо урандаар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлсэн байна. Хумхай өвчнөд шумуулаар дамждаг, игэл биш чимэгчээр үүсдэг, дахидаг, халууралт, цус багтаалт, илэгдэлүү томрох, арьс сансч шаардлага шинж тэмдгээр гочлон илэрдэг цочмог халдварт өвчин юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2015 оны мэдээгээр дэлхийн 90 гаруй улс оронд Хумхай өвчнийг дамжуулагч шумуул тархаж, дэлхийн хүн амын тэн агсан Хумхайгийн эрсдэл нутагт амьдарч бөгөөд 2016 онд 212 сая хүн өвчилж 429 мянган хүн нас орсон 429 нас баралт бүртгэгдсэн тухай мэдээлжээ. Өнөөдрийн байдлаар манай оронд Хумхай өвчний байгалийн голомт тодорхойлогдоогүй халдварын эрсдэл бий. Тухайлбал манай орны зарим нэг голын сав нутагт Хумхайгийн халдвар дамжуулагч шумуул тархсан халдварын эрсдэл үүсч болжгүй талаар судлаач тэмдэглэсэн байдаг. Мөн сүүлийн жилүүдэд манай оронд Хумхайгийн хүний өвчлөл тасралт хүртэгдэж 2009-с 16 онд хүний өвчлийн 11 тохиолдол нэг нас баралт бүртгэгдсэн ба эдгээр нь бүгд Хумхайгийн голомтод нутаг болох Энэтхэг, Солонгос, Африкийн Конго, Мали, Сирэлон, Гана, Судан зэрэг улсад зоржих, аялах, ажиллах явцдаа Хумхай өвчнийг дамжуулах шумуулт хазуулан халдвар авч өвчлөн нэмэгдүүлсэн байна. Дэлхийн дулаалт даяаршил аялал жуулчлал хөгжиж байгаа нь манай оронд Хумхайгийн голомт үүсэх эрсдэл нэмэгдүүлж Хумхай өвчнөөс сэргийлэх тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлага гараад байна. Энэ сарын 21-ний өдөр Японы мэргэжлийн суммагийн анхны Монгол бөхчүүдийн нэг Асасикурю Бадарчин Дашним Японы улсын иргэн болсон талаар Nikon Sports Cecom цэхэн хуудасд мэдээлжээ. Тэрээр мэргэжлийн сумма бүхийн дивжээний Ойката болохын тулд ийм шийдвэр гаргасан байна. Их авраг Асашүрэ дагавдорчдоо нэгэн дивжээнд барилдаж цагтаа Сикиваки цол хүртэж явсан Дашним Эдүга Макушита зиндаанд барилдаж байна. Японы мэргэжлийн сумма бүхийн дүрм дагуу зодог тайлж Ойката болох хүсэлтэй суммаш тус улсын иргэншилтэй байх ёстой гинэ. Тэрээр Монголоос Токитенко нарын дараа Ойката болж 3 дахь бүх юм байна.
Цагдаагийн байгууллага алба хаагчтай холбоотой гомдол мэдээллийг иргэд олон нийт 126 дугаар утсанд өгөх боломжтой боллоо. Цагдаагийн байгууллагаас авилгатай тэмцэх үндэсний өдрийг хэрэгжүүлэх, авилгын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэхэд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр цагдаагийн нийт байгууллага алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, хууль тогтоомж, цагдаагийн алба хаагчийн цахилах ёс зүй, авилга хээл хахуйл, хүн зуртал, хүний эрх эрхчлөлөөг зөрчгөөс өрсөлсөн сэргийлэх таслан зогсоох зорилгоор 126 тусгай дугаар утас ажиллаж байна. Энэхүү утсан цагдаагийн байгууллага үйл ажиллагаа алба хаагчтай холбоотой гомдол, хууль тогтоом зөрчсөн тухай мэдээллийг 24 цагаар авч байгаа юм байна. Иргэд та гомдол мэдээлэл өөрийн биеэр цахимаар болон 126 дугаар утсанд хандан цагдаагийн байгууллагад өгөх боломжтой боллоо. Дараагийн мэдээ аймгийн боловсрол соёл урлагийн газар иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран 2016-аас 2017 оны хичээлийн жил суурилсан хяналт үнэлгээг боловсролын байгууллагуудад хийсэн байна. Тус үнэлгээний явцад 1000 гаруй багш нарыг сургалтанд хамруулсан байна. Аймгийн боловсрол соёл урлагийн газар аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хуралтай хамтран 2016-аас 17 оны хичээлийн жилийн үр дүнд суурилсан шинжилгээ үнэлгээ буюу стандартын түвшин тогтоох хяналтыг хийсэн байна. Энэхүү хяналтанд аймгийн хэмжээнд 24 ерөнхий боловсролын сургууль, 31 цэцэрлэг, 19 соёлын төвийн 1000 гаруй багш, 7000 гаруй сурагчид хамрагдсан байна. Энэ үеэр багш нар эцэгчүүдийг сургалтанд амруулсан бол сурагчдаас түвшин тогтоох шалгалтыг авсан бөгөөд 41.5% та шалгагдсан байна. Ийхүү хяналт үнэлгээний явцад сургууль, цэцэрлэг, соёлын байгууллага төсвөрт хяналт үнэлгээ хийж нэгүршлийн зөвлөгөө зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байна. Ингэснээр боловсролын байгууллагын чанарын түвшин нэмэгдэх боломжтой гэж харж байна. За Увс аймгийн боловсрол соёлын газар аймгийн иргэдийн хуралтай хамтран 2016-аас 17 оны хичээлийн жил бид нар үр дүнд сурсан хяналт шинжилгээ үнэлгээний буюу стандартын түвшингээ тогтоолоо. За энд нийтдээ бол ерөнхий боловсролын сургуулийн 24 сургууль, за цэцэрлэгийн 31 сургууль, соёлын төвийн 19 байгууллагын нийт бид нар 1000 гаруй багш нарыг энэ үйл ажиллагаанд хамруулж эцэгчүүд бас хамтарсан сургалтыг зохион байгууллаа. За шалгалтын үр дүнд бид нар 7000 гаруй хүүхдүүдээс түвшин тогтоох шалгалтыг авч бид нар хүүхдийн даалгаврын гүйцэтгэлийн хуваар бол дундаж үнэлгээ гаргасан байгаа. За энэ үнэлгээнд бол Увс аймгийн хэмжээнд бол бид нар 41.5% гүйцэтгэлээ даалгаврын гүйцэтгэлээр бид нар нийт хүүхдийн 43%-ийг бол 44% бол энэ шалгалтанд хамруулж энэ шалгалтын түвшин тогтоохыг гаргалаа. За шалгалтын мөрөөр ерөнхийдөө бид нар бол 2 баг болж явсан байгаа. 2 багийн хүрээнд бол бид нар нийтдээ 7000 гаруй хүүхдүүдээс шалгалт авахаас гадна эцэгчүүдийг бас бид нар энэ сургалтанд хамруулж хүүхдийн төлөө эцэгчүүдийн өөрөг оролт юу вэ? Ерөнхийдөө боловсролын түвшинд нэг талд бол багш сурагч байдаг боловч нөгөө талаас эцэг их байдаг учраас бид нар хөдөө явж авах хугацаанд нийт эцэгч 700 гаруй эцэгч бид нар сургалтыг хийж энэ сургалтын чанарыг сайжруулалт эцэгхийн үүрэг оролцоо юу байх чиглэлээр бас харилцан ярилцаж хорж уулзалт хийж тайлан мэдээ зөвлөмжүүд бас гаргалаа. Өнөөдрийн байдлаар ерөнхийдөө боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагууд тусдаа маш том хяналт шинжилгээ үнэлгээний тайлан гарсан байгаа. Сургууль болгон жишээлбэл явсан чиглэлийн ажиллаараа цаашдгих ажлын зөвлөмж гаргасан байгаа. Боловсрол соёлын газрын хамт олон бид бүхэн бол энэ хяналт шинжилгээ үнэлгээ хийснийхээ үр дүнд 2017-аас 18 оныхаа хичээлийн жилд зорилтонд орох ажлынхаа чиглэлүүдийг бас гаргаж авсан байгаа. Ингээд энэ ажил маань нэлээд нас амжилттай сайн зохион байгуулж Увс аймгийн хэмжээнд бид нар хяналт шинжилгээнийхээ үр дүнд бол гарааныхаа төвшингээ бид нар тогтоож авсан байгаа. Боловсролын чанар сайжрахад зөвхөн багш удирдлагуудын хариуцлага өндөр байгаа зогсохгүй эцэгчүүдийн оролцоо маш чухал юм а. Тиймээс хяналт үнэлгээний явцад эцэгчүүдийн санаа бодлыг сонсож зөвлөмжөд тусган өгснөөрөө онцлогтой байгаа юм а. Сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагууд тус зөвлөмжийн дагуу ажилласнаар алдаа дутагдлаа засаж өмнөх хичээлийн жилийн амжилтаа ахиулах цаашлаад Увс аймгийн боловсролын салбарын чанар нэмэгдэх ач холбогдолтой юм а. Дараагийн мэдээ мэргэжлийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу дэд бүтцийн хяналтанд таны оролцоо сэдвт 1 сарын 1-ыг аймгийн мэргэжлийн газраас эхлүүлээд байна. Аянд 4-р сарын 14-өөс 5-р сарын 15-ны хүртэл явагдаж байгаа бөгөөд системийн хэмжээнд далайн ажлыг хийхээр төлөвлөсөн бол Увс аймгийн хэмжээнд 50 гаруй ажлыг зохион байгуулах юм байна.
Мэргэжлийн хэлтийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу аймгийн мэргэжлийн хэлтийн газраас дэд бүтцийн хяналтанд таны оролцсон сарын аяныг энэ сарын 14-өөс зохион байгуулж эхэлжээ. Тус сарын аяныг хөтөлбөрийн дагуу барилга байгууламж, хот байгуулалт, өргөх механизм, барилгын материалын хяналт, дээвэр, авто замын хяналт, газрын тос, хэмжил зүйн хяналт, цахилгаан дулааны эрчим хүч, усан хангамж, ариутгах татуулах, харилцаа холбооны шугам сүлжээний хяналт зэрэг чиглэлээр зохион байгуулж байна. Аяны хүрээнд дэд бүтцийн салбарт мөрдөдөж буй хууль тогтоомжийг иргэд аж ахуйн нэгж, байгууллагуудад сурчлах, соён гээгээрүүлэх, эрсдэл суурилсан хяналт шалгалтын зарчмыг таниулах, аливаа болзошгүй эрсдэл техникийн аваар ослоос өрсөлдөн сэргийлэх, эрсдлийг бууруулах, аж ахуйн нэгжийн дотоодын хяналтын тогтцоог төлөвшүүлэхээр зорж ажиллах юм байна. Түүнчлэн дэд бүтцийн салбарын тогтвортой үйл ажиллагааг дэмжиж, сайжруулан, дэд бүтцийн техникийн аюулгүй байдлыг хангуулахад гол нь анхаарч, бизнес эрхлэгч иргэн хуулийн этгээдээс хууль сахин биелүүлэх, эрх үүргээ хэрэгжүүлэхийг шаардлагаас гадна бүх төрлийн мэдээлэлээр ханган зөвлөн туслах чиглэлийг баримтлах юм байна. Дэд бүтцийн хяналтад таны оролцоос идэв сарын аянд бол одоо дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд оролцохоос гадна иргэнд бол одоо тулгамдж байгаа асуудал тийм ээ шийдвэрлэх энэ сарын аянд шийдвэрлэх асуудлын талаар бид бас нээлттэй одоо утсыг ажилуулж байгаа мөн одоо иргэдэд зөвлөгөө зөвлөмжийг өдөр бүр одоо өгж байгаа. Дараагийн нэг зохион байгуулалт бол Шадар сайдын 2017 оны 4 сарын 4-ний өдрийн 05 доод хүрээнд улсын хэмжээнд одоо ашиглагдаж байгаа сургууль цэцэрлэг тийм ээ орон сууц эмнэлгийн барилгын ашиглалтын төлөв байдалд үнэлгээ өгч газар хөдлөлтийн гамшигаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлд одоо хийсэн ажлынхаа талаар танилцуулах аймаг орон нутгийн одоо улсын байцаагч нар барилга байгууламжийн газар хөдлөлтөд төсвөртэй байдал үнэлгээ хийх газар хөдлөлтийн үед бол хэрэгжүүлэх арга хэмжээний талаар одоо мэдлэг мэдээлэл сурталчилгаа хийх юм байнамаа. Эцсийн хяналтад таны оролцоо сарын аяны хүрээнд бол бид мэдээллийг бүх вебсайт, орон нутгийн телевиз, FM, радио гар бид бол цацж байгаа. За энэ үйл ажиллагаанд бол иргэн аж ахуйн нэгж, төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн одоо төрийн бус байгууллагууд бүгд оролцох ёстой. Та бүхэнд бид бас мэдээллийг за орон нутгийн бас төрийн байгууллагын ажлын уялдаа ямар вэ, тийм ээ? Орон нутагт бас шийдвэрлэх асуудлууд, за хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлууд бидний зүгээс бас та бүхэн тусламж олцохоор, мэргэжлийн тусалцаа авахаар ямар ажлууд байгаа талаар иргэн аж ахуйн нэгжид биднээс мэдээлэл авч бид нартай хамтарч ажиллаж сарын аяны хүрээнд одоо та бүхэн идэвхтэй оролцсон найдаж байна. Аяны хүрээнд анхын шатнд буюу иргэд мэдлэг мэдээлэл түгээхийг зорж байна. Иргэд мэдлэгтэй болсноор эргээд иргэдийн хяналт сайжрах учраас барилга байгууламж, авто зам гээд дэд бүтцийн салбарын аюулгүй байдалд иргэн таны үүрэг хяналт ямар вэ гэдгийг онцолж байгаа юм байна. Бохирын хоолойц орж гинт ус алдах, эвгүй өнөр үнэртгэхээр иргэн та мэргэжлийн байгууллагууд танддаг. Мэдээж тэр эргээд засвар үйлчлэг хийх нь ч үзэгч та өөрийн ийм нөхцөл байдалд орохоос өмнө сэргийлэх боломжтой. Бохирын хоолойн холболт зөв стандартын материал ашигласан эсхийг таал тогтмол хянаж чадна. Гэтэл ихэнх иргэд ийм мэдлэг дутмаг учраас альва осол аваар гарах эрсдэл үүсдэг байна. Тиймээс иргэдийнхээ аятух, аюулгүй амьдрах таатай нөхцөлийг хянаж ажилдаг мэргэжлийн байгууллагын нь эхлүүлсэн сарын аяны хүрээнд иргэдээ илүү хандах юм байна. Дэд бүтцийн хяналтанд таны оролцоо сарын аяны хүрээнд барилга байгууламж, автоэвэр, цахилгаан эрчим хүч гэх зэргээр 4 чиглэлээр ажлууд төлөвлөсөн байна. Хөдөө орон нутгийн ашиглалтын хугацаанд дууссан, нас жилд өндөр хуучин барилгуудыг тоос судалгаа гарах бол Улаанбаатарт үерийн далангуудыг цэвэрлэх засах ажлуудыг эхлүүлэх юм байна. Сарын дараа аяныг дүгнэж иргэд аж ахуйн нэгжийн идэвхийг харгалзан шийдвэрүүдийг шалгаруулах юм байна. Дараагийн мэдээ Улаан улс сүмийн хурлын төлөөлөгчид энэ сард Улаанбаатар хотод болсон төлөөлөгчдийн манлайлал ур чадвар сэдв сургалтанд хамрагдаад ирлээ. Сүмийн төлөөлөгчдийг улсын төсвийн мөнгөөр дэмий зугаалж явна гэсэн мэдээллүүд сошиал ертөнцөөр явагдаж нийлээд сүмжилт өртөг байсан. Тэгвэл Улаан улс сүмийн хурлын даргаас энэ талаар тодрууллаа. Нутгийн удирдлагын холбооноос шинээр томилогдсон нутгийн удирдлагын төлөөлөгч нарт үе шаттайгаар сургалтуудыг зохион байгуулсаар ирсэн. Тэгвэл шинээр сонгогдсон Улаан сүмийн 31 хурлын төлөөлөгчид төлөөлөгчдийн манлайлал ур чадвар сэдвт 2 өдрийн сургалтанд хамрагдаад ирсэн байна. Сүмийн хурлын төлөөлөгчид сургалтанд явсан үеэр сошиал ертөнцөөр хэдэн муу ядарсан иргэний татвар төлөгчдийн мөнгөөр зугаалж явна, улсын төсвийн мөнгөөр тоглож явна гэсэн мэдээлүүд цацагдж эхэлсэн. Тэгвэл Улаан сүмийн хурлын даргаас энэ талаар тодруулахад улс олон орон нутгийн төсвөөс нэг ч мөнгө гаргаагүй төлөөлөгчид өөрсдийн зардлаар тусгалтанд суугаад ирсэн гэдгийг хэлж байна. Мөн тэд манжуур аялсан нь олонний дургуслыг уламж төрүүлсэн юм. Тэгвэл хөлийн дээс алхаж үзээгүй төлөөлөгчдөө өөр хотын соёл үзүүлж хөгжлийг харуулах зорилгоор төлөөлөгчид өөрсдийн зардлаар аялсан гэдгийг ч хэлж байна.
Сая одоо бид бүхэн одоо сумын иргэдийн төлөөлөгчтэй одоо аваад хот руу яваад ирлээ, сургалтанд яваад ирлээ. Төлөөлөгчдийн одоо манлал ур чадвар сэдвтэй сургалт болсон. Тэрэнд одоо графикийн дагуу одоо Улаангомс сум 4 сард байсан тэр 4 сард болох сургалтынхаа хуваарийн дагуу төлөөлөгчтэй аваад одоо 2 хоногийн сургалтанд нутгийн удирдлага холбооноос зохиогддог энэ одоо нэгсэндээ төхөр солигдоход одоо шинэ гарсан төлөөлөгч нарыг чадахжуулах сургалтыг одоо байнга хийдэг. Энд л яваад ирсэн. Интернет орчин, сошиал орчноор бол ингээд биднийг бас төрийн мөнгөөр нэгсэндээ сургалтанд хамрагдаад зугаалаад яваал ирлээ. Тэгээд сайн бас нэлээдгүй юм хүмүүс ус төржилж ярьлаа. Энэ бол тийм биш юм аа. Улаангомс сумын иргэдийн хурлын төсвөөс төлөөлөгчдийг сургалтанд хамруулах, аялал зугаалгад явуулахад ямар ч төгрөг гараагүй. Улаангомс сумын 5 газрын санхүү хөмрөгөөс ямар нэгэн хэлбэрээр төлөөлөгчдийг сургалтанд хамруулах, аялал зугаалгад явахад ямар ч төгрөг гараагүй. Энийг бол одоо сонирхсон хүн ирээд үзэж болно. Ард иргэдээс гарсан төлөөлөгч нар бид нар одоо яг одоо юу хийх ёстой, ямар ч чиглэлээр ажиллах ёстой юм тийм ээ. Би одоо төлөөлөгч хүн ямар байх ёстой юм гэдгийг одоо үнэхээр одоо 2 хоногийн сургалтанд бол нэг манай төлөөлөгч нар бас нэлээдгүй юм сурч мэдэж авсан. Тэгээд ингээд зардал мөнгө өөрснөөсөө гаргаж явсных. За төлөөлөгч нар маань зарим нь бол үнэхээр одоо Монгол улсын хилээс гарч үзээгүй, хилийн дээс алхаж үзээгүй төлөөлөгч нар бас байгаа. Бид нар одоо энэ гадаад орчин одоо 2 орны хөрш оронд маань хөгжил яаж явж байгаа, хүмүүс нь яаж амьдраад байгаа. Бид нар бас энийг хармаар байна. Бид нар бас нэгэн тал одоо хүмүүсийн ард иргэдийн төлөөлөл болсон юм чинь ийм бүхнийг бас бид нар бас үзэх хэрэгтэй байна. Бид нар өөрснөө зардал мөнгө гаргая. Одоо нэгэн тэгсээ бид нар бөөндөө ингэж ирснийг ингээд яваад үзчихмээр байна гэсэн санал гаргаад өөрснөөс нь цэвэр өөрснөөс нь мөнгө төгрөг нь гараад одоо бас сая одоо зэрэгэлдээ хөрш хятад улсын одоо тэр Манжур хотод явуулсан. Танилцсан. Үнэхээр одоо тэр одоо хөгжилтэй орно мундаг одоо тэр ороо гэрэлтүүлэг нь яаж асч чинь тийм ээ. Тэр ногоон байгууламж нь үнэхээр одоо энэ одоо хүн амьдрах орчин ямар байдгийг л сая манай төлөөлөгч нар нүдээр харсан. Яг энэнийхээ үндсэн дээр одоо маргааш одоо манай төлөөлөгч нар за нүдээр юм үзнэ гэдэг чинь бас өөр байд юм байна. Одоо энэ Улаангомынхаа төв гудамжинд байгаа хитгэн мод шүү дээ манай арга яс шиг болцсон одоо бүр хэв анзгүй болцсон байгаа энийг хэд мод одоо маргааш хэдүүлээ. Ерөөсөө нүдээр үтсэн юм чинь хотогчлогынхаа усуудтай хамжаад гоёлын засалтыг хамтарч хийе гэсэн тийм шийдвэр гаргаад ингэ явж байгаа. Тэгээд ер нь бол одоо багууд руу хандсан ажлуудыг нэлээдгүй хийхээр одоо бид бүхэн төлөвлөлөөд ингэ ажиллаад ингэ явж байна. Тэгээд тэр сошиал орчноор явж байгаа шиг одоо ямар нэгэн тийм төрөөс мөнгө төгрөг гаргаад янз бүрийн дугаалга өөрснийхөө жаргал цэнгэл хайж явж байгаад ирсэн тийм юм бол байхгүй гэдгийг одоо ясаа урлын даргын зүгээс одоо албан ёсоор одоо та бүхэнтэй дамжуулж одоо мэдгэж байна. Өмнөх жилүүдэд сумын байтугай аймгийн төлөөлөгчид амралт зугаалах, цайлга дайлгандаа тусдан төсөв суулгаж найрладаг байсныг иргэд маань санаж байгаа хаа. Үүнийг мэддэг байсан ч иргэд нүдэн балайж хиндүлэл өнгөрдөг байсан. Улс орны эдийн засаг хямарсан ард иргэд нь өдрөөс өдөрт бүсэж хангалсан энэ үед иргэдийн хүлээс улмал багсаж сошиал ертөнцөрч болов өөр бохимдлаа илэрхийлж байгааг нүүн харахгүй. Тиймээс цаашид олон нийтийн арга хэмжээг төрийн байгууллагууд зохион байгуулахдаа мэдээллийг ил тод нээлттэй байлгах гэн зүйтэй юм а. Мэдээллийн хөтөлбөртэй хамт үзэгчтэй баярлалаа. Дараагийн мэдээ хүргэе. Улаангомс сумын соёлын төвөөс маргааш буюу 4-р сарын 26-ны өдөр хаврын өнгө цэнгүүнийг зохион байгуулах гэж байна. Цэнгүүнийг бүхэл насынхан үзэл сонирхох боломжтой бөгөөд аккорд дугуйлангийн сурагчид болон үе үеийн авьяаснууд ая дууга өргөх юм байна. Улаангомс сумын соёлын төвөөс хаврын өнгө эстрад дууно бүжгэн цэнгүүнийг анхудаа зохион байгуулах гэж байна. Энэ хүү цэнгэнд үе үеийн өрөмтгөлчд оролцохоос гадна соёлын төвийн дэрэгдэх аккорд дугуйлангийн сурагчид жилийн хугацаанд юу сурсан мэдснээ ард иргэдтэй тайлбарлах юм аа. Мөн тоглолтын үеэр цэнгэнд бүжгийн шилдэг усыг шалгаруулж мөнгөн шагналаар шагнах юм байна. Энэ манай хамтлагийн энэ тоглолтын маань хаврын өнгө үдшийн цэнгүү маань нэгдүгээрт манай Улаангомс сумын соёлын төвөөс энэ үйлчингээ ажилласан одоо манай хүүхдүүд залуучуудын амьд хөгжмийн одоо тайлан тоглолт болж байгаа. Тэг үр дүн энэ юу сурсан тэрийг ард иргэдэд харуулах зорилготой. Нэгдүгээрт тийм хоёрдугээрт болохоор манай Ус аймгийн одоо залуучууд бүсгүүчүүд тийм ээ гадуур одоо бүжгийн клубуд маш их ажиллаж байгаа. Нэг хүмүүс маань одоо
бас ямар бүжгийг яаж сурсан байна вэ тийм ээ? Энэ бүжгийг бид бас ард түмэнд дийлгэх юм зорилготой ард иргэдээ бас ингэж бүжгэлж байна гэдэг увс аймагт ард иргэдэд харуулах зорилготой тэдгээрээс хэн сайн бүжгэлж байгааг шалгаруулад урамшуулах юм зорилготойгоор энэ хаврын өнгө сайхан цаг ирж байна. Тийм учраас энэ цэнгүүрийг зохион байгуулж байгаа. Энэ яг амьд хөгжим гэдэг бол ерөөсөө амьд бөмбөр тоглоно тийм ээ. Бөмбөрчд маань бөмбөрөө тоглоно. Бөмбөрийн дууралт, хөгжмийн дууралт ер нь тэгээд бас гитар, сол гитар, даралт хөгжим ер нь увсан аймагтай л одоо хөгжмийг сайн тоглож байгаа. Хөгжимч бүгдээрээ тоглоно. Тэгэхээр хөгжимчдийн талд асуудал байхгүй мөн хөгжмийн дууралтын тал дээр бас асуудал байхгүй. Мэргэжлийн бас том министр дарамын театрын том министр одоо Монгол Улсын соёлын иргэн ажиллах Нартангэр ах маань бас ирж хамтарч бид нар ажиллаж байгаа. Яагаад тэгэхээр энэ хөгжмийг хэдүүлээ гоё дуургая. Үнэхээр л том заалан цөөрөн мөрийн дараа гоё дуургая. Акустикийн гоё тохируулах гэсэн юм зорилготойгоор. Тэгээд дээр нь бас ард манай Улсын аймагчин дуучин одоо бүжигч ард тийм ээ. Тэгэхээр заавал мэрэгжлийн уран бүтээлчдийг бас авч дуулах биш. Одоо манай ард иргэдийн дунд дуулдаг сайхан залуучууд бүсгүйчүүд байна. Эднэрийгээ бас ард иргэдэд нээя гэсэн иймэрхүү зорилготой энэ цэнгүүрийг зохион байгуулж байгаа юм. Ерөөс сүүлийн зохион байгуулагдж байгаа цэнгүүнд томчууд оролцож дуулж бүжиглэж өнгөрөх болсон. Тэгвэл хаврын өнгө цэнгүүний бүхэл насныхын үзэж дуулж бүжиглэх боломжтойгоор онцлогтой байна.